Бүрийн нэгдүгээр утга нь юу юм бэ гэвэл Тою нагай жиканга татте мата нанио сүрү гэж юм тийм ээ. А Тою нагай жиканга татте гэхээр энэ чинь ямар нэгэн цаг хугацаа толгойд орох нь биш үү тийм. Бүр нэг жил гэсэн ийм урт хугацаа туулсны дараа өнгөрсний дараа мата дахиад яах юм? Нэг жил өнгөрсний дараа дахиад уулзсан юм уу найзтайгаа эсвэл нэг жил ийм урт тий урт хугацаа өнгөрсний дараа дахиад яасан скигээр гуулгасан юм уу мах идсэн юм уу тий иймэрхүү юм одоо хэлж болох нэ. За Ханаште ирүү хитогоо нагай жикан таттадуу канжитте ирүү токкото гэж юм тийм ээ. Ярьж байгаа хүнийх нь хувьд нагай жикан татта ту канжитте буюу одоо ярьж байгаа хүнийх нь хувьд айгүй урт хугацаа өнгөрсөн юм шиг тийм одоо мэдрэмж төрүүлсэн үед одоо ашиглагддаг гэж юм. За монголоор орчуулах юм бол урт хугацааны дараа ямар нэг үйлдэл нөхцөл байдал дахин тохиолдож буйг илэрхийлдэг. Тэгснээш хойш анхудаа тэдэн жилийн дараа ирээ бүн арах юм бол ойлгомжтой болно тийм. За ерөнхийдөө сэцэц өгөөг нь харах юм бол дандаа гикан буюу цаг хугацаа 10-аас одоо илэрхийлсэн нэр үг их ордог байх нэ. 1 жил юм уу хан тооши хагас жил санкагийн зөвхөн 3 сар гэдэг тийм ээ. За дандаа мэши ингэж ороод артлал нь бүрийний гэд артлаас нь үгнүүд цаашаа үржлээд явах юм уу эсвэл бүрий да гэд дуусчих юм уу эсвэл бүрийн но мэши гэж орж иж болох нэ. За хэдүүл ирээ бүн харъя тийм ээ. За А Б гэд хоёр өөр хүн байна шүү. А-г нь хэдүүл уншиг. Хисаши бүри аоново нанэн бүри гэд А гэдэг хүн нь уулзаагүй утсан байж тээ тий. Одоо ингээ уулзж байгаа нь хэдэн жилийн дараа вэ гэж асууж байна тийм ээ. Тэгсэн чинь нөгөө би гэдэг хүн нь хисаши бүри дане гэхээр уулзаагүй утсан байж тээ. Таван гонэн бүри гурай жанай кана гэхээр магадгүй 5 жилийн дараа уулзж байна хоёулаа барилж одоо монголчлох юм бол тийм биш гэж үү те 5 жилийн дараа юм шүү барилж гэсэн утгаар ингэж орчиж байгаа гэсэн. Тэгэхээр гонэн бүри нанэн бүри гэдэг дандаа цаг хугацааны ардас бүри авдаг байх нэ. За хоёр дахь нь харах юм бол саннэн бүри но кикоку дэс гэхээр одоо 3 жилийн дараах гэртээ харьсан инэ гэж. За өөрөө бүн харах юм бол гонэн бүрийн нихоны кимаштай гэхээр 5 жилийн дараа Японд очсон. Дараагийнх нь Карени аун нов хан тоshi бүрийда. Тэгэхээр түүнийг хагас жилийн дараа л харж байна. За дараагийн нь бол Ишшукан бүрийн гайшцушта гэхээр 1-7 хоногийн дараа тий гадуур гарсан гэж орчуулдаг байна.